солгоо олоотой гэж боддог зүйл бол ер нь траума авцсан байдаг. Багасаа янз бүр байдаг л да тий. Эсвэл одоо нөгөө манах удмаараа солгоо гэж хэлээд ингээд тэгчдэг. За тэгэхээр багш нь яагаад энэ дасгалыг сонгосон бэ гэхээр эмэгтэйчүүд бол тий нөгөө инээмсэглэж яаж хороодлохыг илүү гоё эмэгтэйгөө тий инээмсэглэж гэгээлэг болгодог тий бид нар өглөөг гоё инээмсэглэж тэхийн тулд багш нь шүдий чинь гаргах гэж. За шүдээ гаргалаа. За тэгээ тэгээд хоёр шүд чинь жоохон нийлэхгүй. Жоохон агаар ийм зайтай. За тэгээ яах вэ гэхээр буцаж байгаа. За одоо тэгэхээр яах вэ? Энэ шүд чи хараа жоохон зуугаад байна. Хоёр шүд биш үү? Хоёр шүд жоохон зайтай гэсэн. Тий. Гэж байгаа наадах чинь баггүй юу? За тэгэхээр хоёулаа жоохон юу яага хараад өгөө зэ. Жоохон иш хараад. За. Тэгэхээр одоо багш нь дахиад жоохон хөглөхийн тулд нүд чинь илүү гой амьлах хэвээр. Одоо энэ яг өгүүлэх хэрэгтнээ бол одоо хөдөлгөж чадсан. Тэгэхээр яг анхаарал чинь одоо илүү нүд бол хүнийг нөгөө нэг илүү одоо дуу авиг бас нисгэж өгдөг байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо анхаарлаа. За би магнаанаас эхэллээ, нүднээсээ эхэллээ. Одоо тэ ингээ смайл